За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 2 буюу дунд чатны хичээлийн маань 3 дахь сэдв эхэлж байна. За бид энэхүү 3 дахь сэдвээрээ байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг таамаглах болон хянах талаар авч үзнэ. За гол нь хүний нөөцийн хэрэгцээг урьдчилсан байдлаар тодорхойлох ба тооцож төлөвлөх аргууд хүний нөөцийн төлөвлөлтийг хянах юм аа. За хүний нөөцийн хэрэгцээг тэгвэл урьдчилсан байдлаар хэрхэн тодорхойлж тооцож төлөвлөх аргууд байдаг юм бэ? Хүний нөөцийн төлөвлөлтийн хамгийн анхдагч алхам бол хэрэгцээг төлөвлөх явдал байдаг. За байгууллагын хүн хүчний хэрэгцээний төлөвлөлт нь одоо байгаа болон бий болгохоор төлөвлөж байгаа ажлын байрны тухай мэдээлэл, зохион байгуулалт, техникийн арга хэмжээ явуулах төлөвлөгөө, орон байрны хуваарлалт, сул байгаа ажлын байрыг хүнээр хангах төлөвлөгөөнд тулгуурладаг байна. Хэрэгцээг төлөвлөхөд холбогдох нэг чигсгийн дарга эрхлэгч зэрэг шууд удирдах шугамн менежерүүд албан тушаалтнуудыг татан оролцуулах нь зүйтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс нь хүний нөөцийн менежерт нь мэрэгжлийн үүднээс зөвлөгөө өгдөг юм талтай. За хүний нөөцийн хэтийн төлөвийг тодорхойлохдоо тухайн байгууллагын ирээдүйн зорилго, зорилт, үйл ажиллагааны цар хүрээний өргөжилт эсвэл багасгалтыг санхүүгийн боломж, чанартай нь уялдуулж хэрэгцээг урьдчилсан байдлаар тогтоодог. Ер нь хүний нөөцийн төлөвлөлтийг хийхдээ ирээдүйг харж урьдчилсан байдлаар таамаг маягаар тогтоодог байгаа. Жишээлбэл шинэ тоног төхөөрөмж нэмж авах тохиолдолд ямар мэргэжлийн хичнээн тооны ажилтан хэрэгтэй байдаг талаар урьдчилсан байдлаар тогтоодог. Ингэхдээ зөвхөн тоог биш харин ажилтнуудын мэргэжлийн бэлтгэл, туршлага, ур чадварын шаардлагыг наривчлсан байдлаар тодорхойлсон байв зохино. Хүний нөөцийн хэрэгцээг таамагласны дараа төлөвлөлтийг наривчлан хийх ёстой байдаг. За байгууллага нь нийгмийн хөгжил дэвшил, цаг үе, орчин нөхцлөө даган өөрчлөгдөн, шинжлэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл гаднаас нөлөөлөх хүчин зүйлүүдийг даган өөрчлөгдөх юм шаардлагатай болдог. Өөрчлөлт, шинжилтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, ирээдүйн чиг хандлагаа зөв тодорхойлж ажиллах зайлшгүй шаардлага тавигддаг. За мэдээж нэг шинэ техник технологи авсан байлаа гэхэд түүнийгээ мөн авч суурьшуулах, байршуулах ийм шаардлага гардаг. За тэгвэл тэр хүү шинэ техник технологид ажиллаж чадах тухайн ажилтан мэргэжилтийг бас нийлүүлэх сургалтад хамруулах гэх мэт ийм хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч байдаг. Тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нь түүний нөөц болдог ба байгууллага үр ашигтай, оновчтой үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай дадлаг туршлагыг тэдэл бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь хүний нөөц байдаг. За тиймээс хүний нөөцийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг байгууллага өнөө үед амжилт олох нь дамжиггүй юм аа. Орчин үед аливаа байгууллага өндөр үр ашигтай, амжилттай ажиллахын тулд ирээдүйн зорилтоо хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хүний хөгжлийн хөтөлбөр боловсруулах шаардлагатай тулгарч байна. Өөрөөр хэлбэл тухайн ажилтан өөрснийхөө ирээдүйн хүссэн зүйлдээ тэрхүү үе шатандаа хүрэхийн тулд хүмүүсээ гол нь чадваржуулах. За ингийн тулд түүнд хүрэхэд чиглэгдсэн хүний нөөцийг хэрхэн хөгжүүлэх үү, хэрхэн мотивацчлах үү гэдэг юм хөтөлбөрийг заавалчгүй боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байдаг байна. За хүний нөөцийн төлөвлөлтөнд баримтлах 2 стратеги байдаг. За нэгдүгээрт нь хамгаалах стратеги, за хоёрт нь хайх стратеги гэж байдаг. Тэгвэл хамгаалах стратегийг бизнесийн орчин тогтвортой, өөрчлөлт бага нөхцөлд баримтлах нь тохиромжтой байдаг. Энд стратегийн урт хугацааны хүний нөөцийн төлөвлөлт хийгддэг. Гол зорилго нь баримтлах зарчим, хян дүн, өндөр чадвар. За өөрөөр хэлбэл бага зардлаар өндөр чадвар бүхий хүмүүсийг авч удаан хугацаанд ажилуулах ийм нэг стратеги боловсруулдаг байх нь үүнийг хамгаалах стратеги гэж нэрлэдэг. За тэгвэл хайх стратегийг бизнесийн орчин тогтворгүй өөрчлөлт хийх нөхцөлд баримталдаг. Энд хүний нөөцийн төлөвлөлт богино хугацаанд хийгдэнэ. Гол зорилт зарчим нь шинэ зах зээл, шинэ бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл байнга бизнесийн орчин өөрчлөгдөж байдаг ийм тохиолдолд энэ хайх стратегийг ашигладаг. За энд мэдээж шинэ зах зээл орох юм уу, шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргах зэрэгт нь гол төлөвлөлтөө хандуулан хийдэг байна.
За хүний нөөцийн хэрэгцээг тооцож төлөвлөх аргуудыг талаарх үзье. За хүний нөөцийн хэрэгцээг урьдчилсан байдлаар тодорхойлоход тухайн байгууллагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, стратеги, бодлого, зорилтуудыг нарийн судалж, хувьсах хүчин зүйлс буюу улс төрийн зорилго, хууль тогтоомж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын шаардлага зэргийн нөлөөллийг олж тогтоох явдал нь чухал ач холбогдолтой байдаг. Өөрөөр хэлбэл бид урьдчилсан байдлаар ирээдүйд болох юм нөхцлүүдийг таамаглах ийм шаардлагатай болдог. Аливаа төлөвлөлтийн үндэс бол таамаглал байдаг. За иймд байгууллагын хүний нөөцийн ирээдүйн хэрэгцээг таамаглахад энгийн ба математик, статистикийн аргуудыг хэрэглэдэг байгаа. За энгийн аргын жишээ бол удирдах ажилтнуудын саналд үндэслэх, одоо байгаа нөөцөд үнэлгээ хийх зэрэг байж болно. За хүний нөөцийн хэрэгцээг таамаглах, төлөвлөхөд өргөн хэрэглэгддэг шүүнд хуваах хэд хэдэн аргууд байдаг. За нэгдүгээрт нь удирдлагын үнэлгээний арга байгаа. За Дельфи арга гэж байгаа. Регресс шинжилгээ, корреляцийн шинжилгээ, бүтээмжийн индекс зэрэг аргууд байдаг. За тэгвэл удирдлагын үнэлгээний арга гэдэг нь зарим нэг системийн онцгой нарийн төвхтэй байдал, шинэлэгч шинж чанар, зарим нэг голлох шинж төлөвийн тодорхой бус байдал, аливаа үзэгдэл процессын талаарх анхны мэдээлэл тутмаг, тэдгээрийн математик, статистик аргуудаар загварчлах боломжгүй зэрэгээс шалтгаалan удирдлагын зарим нэг шийдвэрийг боловсруулах, түүний оновчтой байдлыг хангахад шийдвэрлэх асуудлыг сайтар ойлгосон, өндөр мэдлэг, нэр хүндтэй эрдэмтэн мэргэжилтнүүдийн санал зөвлөгөөг авах зайлшгүй шаардлагатай болдог. За ийм тохиолдолд эрдэмтэн мэргэжилтнүүдийн аливаа үзэгдлийн хөгжил, түүний ирээдүйн үр дагаврыг шинжлэх ухааны үүднээс урьдчилан харах нь бидний нийгмийн хөгжлийн хууль, зүй зохицлуудыг сайтар ухаж ойлгосон гүн бат мэдлэг, түүхийн ижил төстэй үзэгдлүүдийн адилхан үзэж тооцоолох өргөн их туршлага боломжит олон арга замуудыг жишин харьцуулаад хамгийн оновчтойг нь шилж сонгох чадвартай үндэслэдэг. За өөрөөр хэлбэл өмнө нь хийгдчихсэн үйл ажиллагаануудын туршлага юу байна? Дараа нь тэнд хүрсэн мөн хийгдчихсэн ямар арга замууд байдаг гэдгийг хооронд нь жишээд хамгийн сайн гэснийг нь шилж авдаг. За ялангуяа чанарын хувьд цоошин үзэгдлүүдийн талаар удирдлагын шийдвэр боловсруулахад уг хүмүүсийг эргцүүлэл бодол санал дүгнэлт нь онцгой ач холбогдолтой гэж үздэг ийм арга байгаамаа. За эрдэмтдийн тухайн зорилтыг шийдвэрлэхэд гарч байгаа санал дүгнэлт, үндэслэл, баталгаа, хандлага, шийдвэрийн үр дүнгийн тоон үнэлгээ, түүнийг боловсруулах аргуудыг бүхэлд нь экспертийн үнэлгээний арга гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл гаднаас авч байгаа энэхүү арга байх нь тийм болохоор үүнийг экспертийн үнэлгээний гэж өөрөөр нэрлэдэг байна. За хоёрт нь Дельфи арга гэж байна. Дельфи арга нь хамтын санал асуултын хэлбэрийн хэв шинжит төлөөлөгч болдог. За энэ нь хамтаараа шийдэж санал асуулга авдаг гэсэн утгатай байх нь. За энэ арга нь экспертийн үнэлгээний бусад аргуудыг хэрэглэхэд мэдээллийн хэмжээ хангалтгүй нөхцөлд шийдвэрлэх асуудлын талаар хамтын нэгдсэн дүгнэлт гаргах зорилготой тодорхой дистаралтын дагуу явагддаг үйл ажиллагааны цогцыг гэлдэг байна. За энэ аргыг хэрэглэх үед зохилох саналыг тодруулах дээр экспертүүдийн үнэлгээ оршддог. За экспертүүд гэдэг нь тухайн эрдэмтэн мэргэжилтнүүдийн зөвлөгөө байдаг. За экспертизийн үр дүнгийн статистик боловсруулалт нь медиан бакваритл гэж нэрлэгддэг хоёр үзүүлэлтийг тодорхойлох чиглэгддэг. Медиан гэдэг нь судалж байгаа хэмжигтүүнийг өсөх дарааллаар байрласан тоо игнэний дунд гишүүнс харгалзах утга гэж ойлгогддог байна. Үүнийг бид статистик маягаар боловсруулалт хийгээд гаргах ийм боломжтой байдаг. За регрессийн шинжилгээ гэж байдаг. Энэ нь байгууллагын цалин болон үйлдвэрийн төвшин, эмүү уртаг гэх мэт янз бүрийн эдийн засгийн үзүүлэлтүүд, за өнгөрсөн үеийн ажилтнуудын тоо хоорондын статистик хамаарлыг судалсны үндсээр шинжлэх арга байдаг. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын санхүүг ажилтнуудын хүний нөөцтэй холбоо хамаарал ийм үзүүлэлтүүдээр нь харьцуулаад гаргасан ийм статистик хамаарлыг шинжилсэн арга байна юм аа. За энэ арга нь хамаарлын нөлөөллөөс болж регрессийн болон олон хүчин зүйлийн регрессийн загварыг хэрэглэдэг байгаа. Юуг шинжлэх гэж байгаагаас хамаарат загваруудаа өөрөөр гаргах боломжтой ийм шинжилгээний арга байна. За тэгвэл корреляцийн шинжилгээ гэж байдаг. За эдийн засгийн үзүүлэлтүүдийн харилцан хамаарлыг
зөвхөн статистик тодорхойлоо зогсохгүй түүнийг наривчлан хэмжиж тоогоор тодорхойлох юм чухал байдаг байна. За энэ зорилтыг корреляцийн шинжилгээний тусламжтайгаар шийдвэрлэдэг байна. За бид өмнө эргэрээсийн шинжилгээгээр эдийн засгийн санхүүтэй холбоотой асуудлаа хүний нөөцтэйгээ харьцуулан гаргаж ирсэн бол үүнийг мөн наривчлан гаргах тоогоор илэрхийлэх юм аргыг корреляцийн шинжилгээгээр гаргах юм боломжтой байдаг байна. За тэгвэл энэхүү арга нь дараах 3 үе шатаар хийгддэг. За үүнд тодорхой судалгааны анхдагч тоо материал ашиглан хамаарлыг илрүүлэх, түүний хэлбэрийг тогтоох. За жишээлбэл өмнөх онуудад ямар ч ур чадвартай хичнээн тооны ажилтан ажиллаж байсан, хичнээн тооны ажилтнуудыг ажилд авсан, эсвэл ямар хүмүүс нь ажлаас гарсан. За нөгөө талд нь санхүү цалин, ажлын хоног гэх мэтийн бусад шаардлагатай үзүүлэлтүүдийг гаргаад түүнийг хооронд нь харьцуулах. За хоёрт нь хамаарлын хүч, түүний нэвтрэлийг хэмжих. Уг хамаарал функционал хамааралтай хэр зэрэг ойр байгааг тооцоолох. За үнийг бас графикаар өгөгдлүүдээ тухайн холбоо бүхэн мэдээллүүдээр оруулаад графикаар гаргаж хамгийн ойр байгааг тооцоолж гаргах. За бодит тоо материал дэдийг боловсруулад корреляцийн хамаарлыг захих тэгшгэлээр илэрхийлснээр нэгдүгээр шатны зорилт шийдвэрлэгддэг байна. За тэгвэл хоёрдугаар зорилт нь хамаарлын нэг тагаыг хэмждэг тодорхой үзүүлэлтүүд болон корреляцийн коэффициент, корреляцийн индекс зэрэг тусгай үзүүлэлтүүдээр илэрхийлэгдэнэ. Корреляцийн хамаарлыг илэрхийлэхдээ корреляцийн хүснэг зохиох, корреляцийн талбай байгуулах зэрэг энгийн хэлбэр аргыг ашиглаж хийх боломжтой байдаг. За тухайн ажлын байр нэр байлаа гэж бодъё. Тэрэн дээр хичнээн тооны ямар мэргэжил ур чадвартай хүмүүс ажиллах хэрэгтэй байдаг. Гэтэл манад хэдэн дутагдaltaй байна, эсвэл хэдэн илүүдэлтэй байна гэх мэтийн тухайн өгч байгаа өглөөсөө хамаарат энэхүү корреляцийн шинжилгээний эцсийн хариу гардаг байгаа. За эцэст нь бид индексийн аргыг хэрэглэдэг. За энэ нь харьцангуй үзүүлэлт байдаг. Нийгэм эдийн засгийн үзэгдлийн шууд харьцуулж боломгүй ийм тоо баримтуудыг харьцуулагдах үйс байдалд оруулдаг. За тэдгээрийн орон зай, цаг хугацааны доторх өөрчлөлтийг илэрхийлсэн харьцангуй хэмжигдэхүүнийг индекс гэж нэрлэдэг байна. За шууд харьцуулж болох юмнуудыг корреляцлан эргэрээсийн шинжилгээгээр хийж болдог бол харьцуулах боломжгүй ийм тоонуудыг индексийн аргаар хийдэг байна. Эдийн засгийн судалгааны практикт индексийн аргыг дараах тохиолдолд ашигладаг байна. За үүнд аливаа үзэгдлийн цаг хугацааны өөрчлөлтийг тодорхойлон өсөлт хөгжлийн шинж чанарыг илрүүлэхэд орон зайн хувьд өөр байршил байгаа эзэл үзүүлэлтүүдийг харьцуулах. За орон нутагт ажилладаг эсвэл төв суран газар ажилладаг хүмүүсийн үзүүлэлтүүдийн хооронд нь харьцуулна гэсэн үг байна. За төлөвлөгөөт зорилт, нормативын бэлтгийг дүүнэх, аливаа нийлмэл үзэгдлийн хөгжил хөдөлгөөн, байр байдалд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн нөлөөллийг тодорхойлох зэрэгт ашигладаг байна. Тэгвэл индексийн үзэгдлийн хамар хүрээгээр нь хоёр ангилдаг. За хувийн болон ерөнхий. Хувийн гэдэгт нь зөвхөн нэг үзүүлэлтийн цаг хугацаа, орон зай дахь өөрчлөлтийг илэрхийлдэг байна. Тэгвэл ерөнхийд шууд нэмж болохгүй олон янзын элементүүдээс бүрдсэн нийлмэл үзэгдэл хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг байна. За энэ индексийн аргыг хэрэглэхдээ тухайн үзэгдлийг бүрдүүлэгч зарим хүчин зүйлийг тогтмолоор авч сонирхон судалж байгаа хүчин зүйлийн өөрчлөлтийг нь олдог. Жишээлбэл үнийн өөрчлөлтийг тодорхойлохын тулд худалдсан тоо хэмжээг тогтмол байхаар бодох нь. За үнийн ерөнхий индексийг тодорхойлохдоо жингэн тайлан түнийхээр эсвэл сойрон үеихээр очуулна. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүнээ сард 30 ширхэг байдаг гэж бодох юм бол дараа сард 40 байх нь хамаагүй тухайн өөрчлөгдөөгүй 30 гэсэн тоогийн тогтмол байхаар бодож оруулна. За мөн үнийн ерөнхий индексээр тогтоолохдоо жингэн тайлан түнийхээр тооцож гаргах нэ. За тэгвэл хүний нөөцийн төлөвлөлтийг хэрхэн ханддаг вэ? За хүний нөөцийн төлөвлөлт нь хяналтгүй бол амжилтгүй болоход хүрч магадгүй. Иймд менежер албан тушаалтан нь төлөвлөгөөний гүйцэтгэлийг тогтмолд хянах үүрэгтэй байдаг. За аливаа хүний нөөцийн менежерүүд төлөвлөгөө боловсруулсан байгаа холбогдох бүхэл төлөвлөгөөнүүдэд хэрэгжиж явах үе шатанд нь заавал гүйцэтгэлийг нь хянах үүрэгтэй байх. За энд нь урьдчилсан явцын төгсгөлн гэсэн юм хяналтууд ордог. За хяналтын тогтолцоогоо өргөж боловсронгуй болгох шаардлага бас үүсч байдаг. За хяналтыг хамтран ажиллаж байгаа хамт олондоо итгэхгүй байгаадаа биш удирдлагын нэг үндсэн чиг үүрэг гэдэг утгаар нь ойлгож авч хэрэгжүүлэх нь их чухал асуудал байдаг. Хяналт нь удирдлагын чиг үүрэг болохынхоо хувьд тодорхой зарилтад чиглэсэн байдаг.
За хүний нөөцийн талаарх шийдвэр гаргах үйл явцын нэг бүрэлдэхүүн хэсэг нь одоо энэ хүү хяналт болж байгаа нэ. Үзүүлэлтийн хяналтын нэг тэргүүний үүрэг бол хүний нөөцийн төлөвлөлтийн үр дүнг тогтворжуулах явдал байдаг. Төлөвлөсөн болон хүрсэн бодит үр дүнг харьцуулснаар гарсан зөрүү болон хэлбэлцлийн шинжилгээ хийж төлөвлөгөөнд засвар оруулах талаар арга хэмжээ боловсруулах ийм боломжтой болдог. Хэрвээ одоо аливаа төлөвлөгөө хяналтгүй байж байгаад буруу явах юм бол тэрийг эргээд одоо шинжлэх, сайжруулах юм боломжгүй болж өгдөг. Ийм учраас хийж явах гүйцэтгэлтэй явцад хяналтыг оруулах нь маш өөр өгөөжтэй болдог. Хяналт нь хүний нөөцийн төлөвлөлтийн явцад шаардлагатай мэдээллийг бий болгоход дэмжлэг үзүүлэх үүрэгтэйгээс гадна ерөнхий зохион байгуулалтын хүрээнд байгуулагдах хүний нөөцийн ашиглалтыг оновчтой болгоход чиглэгддэг байна. Түүнчлэн хяналт мэдээ тайлан гарах мэдээллийг өгөх болоод хөдөлмөр ба нийгэм хууль эрх зүйн хэм хэмжээний мөрдлөлтийг баримтжуулах ийм мөн боломжийг олгож яадаг ийм сайн талтай байдаг байна. За тэгвэл байгууллагын хувьд нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөн үед төлөвлөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагаанд засвар хийж болдог. За энэ нь дараах ач холбогдолтой. За байгууллагын гүйцэтгэлийг хэмжих үзүүлэлтийг бий болгодог. Энэ үзүүлэлтүүд нь ажлын үр дүн ба байгууллагын зорилтуудтай уялдаж байх ёстой байдаг. За хэрвээ зорилго нь бүтээгдэхүүний чанар дэвшлүүлэлттэй холбоотой бол түүний гүйцэтгэлийн үзүүлэлт нь хэрэглэгчдээс гаргасан гомдлын тоо болон ологдол бүтээгдэхүүний хувь хэмжээ байна гэж үзнэ. За мөн байгууллагын мэдээллийн системийг хөгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн программа байнга одоо шинжилэн сайжруулж явах ёстой. Энэ нь төлөвлөгөөний гүйцэтгэлийн үзүүлэлттэй холбоо бүхий мэдээллийг боловсруулах, ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ, удирдлагын шуурхай байдлыг хангах үндсэн нөхцөл болж өгдөг. За гуравт нь байгууллагын нэг жисгүүдэд бий болсон дэвшилтэт зүйлүүдийг үнэлэх боломжтой болдог. За одоо тухайн гүйцэтгэл үнэхээр сайжирч байгаа талаарх энэхүү дэвшилтэт зүйлүүдийг бас одоо үнэлдэг. За үүний тулд янз бүрийн төсөв төлөвлөгөөнүүдийг ашигладаг байна. За эдгээр арга нь байгууллагын төлөвлөгөө хэрэгжүүлэх явцад нөөцийн зорилтод хяналт тавих хэрэгсэл болдог байна. За хүний нөөцийн контролинг гэдэг бас нэг ойлголт байдаг. За хяналтын уламжлалт ойлголтын өргөжлөлт нь контролинг гэсэн ойлголтыг бий болгодог. За тэгвэл контролингийн чиг үүрэг бол зорилго, чиглэлтэй байдал, төлөвлөлт, хяналт ба мэдээллийг зохицуулахад оршигддог байна. Эдгээрийг хооронд нь зохицуулах ийм чиглэлээр одоо контролинг нь одоо үүрэг бүхий байдаг. Зохицуултын үүрэг илүү ач холбогдолтой болж байдаг. За ингэснээрээ хүний нөөцийн үйл ажиллагаа тэдгээрийн чиг үүргүүд нь иж бүрэн нэгдмэл болдог. За хүний нөөцийн контролингийн зорилгыг дараах байдлаар тодорхойлж байна. За хүний нөөцийн төлөвлөлтийг дэмждэг хүн хүчний тухай мэдээллийн найдвартай байдлыг баталгааг хангах болон чанарыг дэвшлүүлдэг. За мэдээллийн систем гэсэн үг хүний нөөцийн удирдлагын дэд системүүдийн хүрээнд зохицуултыг хийх боломжтой болгодог. Хүний нөөцийн үйл ажиллагааны дутагдал, догнолыг цаг тухай бүрд нь илрүүлснээр удирдлагын уян хатан байдлыг хангах гэх мэт одоо ийм зорилгоор хүний нөөцийн контролинг хийгддэг байна. Хүний нөөцийн контролингийн үүрэг бол энэ талаарх мэдээллийн системийг бий болгох, одоо байгаа ач холбогдол бүхий мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд оршдог байна. За анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.